Энэ жил Евро студийн хамт олон Швед Стокгольм хотоос мэдчилж байна. Өнөөдрийн уулзалтанд байна Монгол улсын зохиолч, хүний хэмж Үлзий уяргаа оролцож байна. Үлзий уяргаа нь өвөр Монгол гаралтай Монгол улсын иргэн сүүлийн 20 гаруй жил Америк нэгдсэн улсад амьдарч байгаа. Яг нэг 7 хоногийн хугацаагаар Стокгольм хотод айлчилж байгаа юм байна. Ингээд таныг хүлцэн ирж өөрийн одоо амьдралынхаа туршлагаас хаалцахыг урьж байна. Өнөөдөр Шведэд соожога монголчуудын аль нийтийн одоо хэрэгсэл Шведийн залуучуудын холбооны вебсайтын урлагаар ингээд ярилцлыг миний номын тухай бодол санаагаа солилцож өрсөнд би маш их баярлж байна. Энэ бол сайхан завшаан гэж надад миний хувьд одоо бодож байна. Ном бичих болсон шалтгаан нас бас явчихлаа. Амьдралын ирээн бараа нэлээд юм үзчихлээ. Тэгээд бодоод байсан чинь ерэн одоо манай дэлхий дээр тэр болгон хүн туулж өнгөрүүлээгүй амьдралыг би туулсан байна гэж би ойлголоо. Тэгээд Чикаго хотод Монголоос эмчнэр ирдэг байсан, хоорондоо ярьж хөрж тэгэхэд бол наадий бол ерөөсө бүгдээрээ таны амьдрал туулж өнгөрүүлсэн амьдрал бол маш их гайхалтай, гайхамшигтай амьдралыг туулсан байна. Та ном бичсэн хамаагүй ерэн хүмүүсэд хүртэвэл зүгээр гэж. Үүний алмаас ном бичихээр шийдсэн юм аа. Ном бичигнэдэг заавал ямар нэгэн агуулга, цаанаа ямар нэгэн бодол санаа илэрхийлсэн байх ёстой. Тэгээ би энэ номонд бол ерэн Монгол үндэстэн гэж түрээд ерэн одоо Монгол гэдэг нэрээ тойруулж өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралаа бичиж бодож бичсэн юм аа. 10 эдтэд өвөр Монголын Хух хотын 10 жилийн сургууль сурж байх үеэсээ эхэлж хэдэн ангнууд найз нөхдүүдтэйгээ ярих сэдв бол Монгол гэдэг сэдв байсан. Тэгээ яагаад манай Монгол одоо өнөөдөр ийм байдалд орсон бэ? Тэгэхэд бол хаттын шин засгийн газар байгуулагдаад удаагүй байсан. Өвөр Монголд бол их найртай сайхан бодлого явуулж байсан. Илтгэл яриа бүх юм бол хоёр хэл дээр явагдаж байсан. Тэгж байснаа 57 оны үеэс эхлээд дан хаттаар ярьдаг болсон. Илтгэл лекс бүх юм хаттаар явагддаг болсон. Тэгээд манай оюутнууд дургуйцдаг байсан. Одоо сургуулийн сурагч нар, Монгол сурагч нар. Хоёрдугаар жоохон Монгол гэсэн ярьсан сурагч нарыг энэ Монголын үндэсний үзэлтэй гэсэн ухаантай юм дурдж нэг өмнөх төгсөлтийн сурагчийг сурлагаар маш сайн байсан тэгсэн багшийн сургуульд одоо хуваарлж гээ техниконд. Тэгээ энд бол бүх өвөр Монгол сурагчд айгүй дургуйсаж нэг өдөр хичээл одоо хайж тийм эзнэр эсрэг үсчихсэн юм аа. Тэгээс залуучууд хүүхдүүд сурагчид эцээсэд юу гэж шийдсэн байвал бид нарын их орн Монгол улс юм аа. Бүгд найрамдаг Монгол ард улс бол Монгол бүх хүмүүсийн сэтгэл зүрхий татдаг орн. Тэнд л одоо бид очиж өөрийнхөө оюун ухаан чадвараа зориулах ёстой гэж шийдэж орохоор одоо ярьж өдөр болгон шийдэж тэгдэг болсон юм аа. Тэгээд одоо нэгэнд батсан шийдсэн юм тэгээд ерөөсө тэрийгэ хэрэгжүүлж 62 онд нэг ангийн 2 сурагч Алтанбат төгс мандалтай гурвлаа Монгол улс руу орсон юм аа. Тэгээ 12 хоногийн дорнодын их талыг туулж усгүй, хоолгүй
их хүнд байдлыг туулж таамсаг болог дээр ирж хүнтэй тааралдаж тэгээд тэрнээс хойш Монголын амьдрал эхэлсэн юм аа. Тэгэхэд дорнодын талаар тэр хаттын зүгээс өвөр Монголын таамсаг болгоос аршанаас гээд оргож явхад бол зөвхөн дээр үед 10-аад оны үеийн одоо богд хааны үед босгосон нэг хөшөө маягийн хугархай багн таарлсан. Тэр хугархай багн дээр бол Монголын сүлд бүгд найрамдах Монгол ард улсын хуучин үсгээр бичсэн бичгтээ хугархай багн байсан. Тэгээ бид нар тэр багны хараад бол ер нь энэ бол Монгол улсын хэл юм байна гэж. Тэгтээ Монгол хэл орчим ямар ч хүн байхгүй. 12 хоног явхад ямар ч хүн одоо бараа юм сорогч юм ерөөс байхгүй тийм байсан. Хоёр удаа давсан гарцаагүй үнэн. Анхны давалт бол Монгол улсаа гэж зорж гурлаа оргосон юм. Тэгэхэд 17-8-тэй хүүхэд байсан. 69 онд Ангаахны дээд сургуулийн 3 дугаар курсэд сурж байх хугацаанд Орос хаттын хооронд харьцаа муудаж хилийн байлдаанд болж үүний улмаас хоёр улсын хооронд дайны төгшөр болжээ. Энэ төгшөр хаттын талаас хил орчимд хэрэг бэлтгэвтэй байна гэдгийг мэдэх шаардлагатай болж. Тийм учраас хатад монголоор ярьдаг хүмүүс шаардагдаж. Тэгэхэд би Монгол улсын иргэн биш, Монгол улсын бичиг баримт ямар нэгэн бичиг баримт бол байгаагүй. Оршин суугдаг бичиг бол дөнгөж авч байсан үе байсан. Тэгээд аль талаасаа бодолцоод ерийн наадын тохиромжтой гэж бодоод явуулсан биз дээ. Тэгээд энэ асуудал надад тавихад бол би амнасаа нэгдүгээрт бодоогүй. Нэгдүгээр асуулт бол наах ямны хариуцж байгаа хүнд энэ үйл ажиллагаа хийж ирсэнээ дараа наадын үг дуугүй Монгол улсын иргэн болох бол одоо их зүгээрээ гэж энэ бол болно гэсэн байдалтай надад хариулсан. Тэгээ би шийдээд явахаар шийдсэн. Энийг бол би амнасаараа дүйж явахаар шийдсэн. Энэ явдлаас хойш 20 жилийн дараа 89 онд Монгол улсын иргэн болж байлаа. Монгол улсад бүтэн 29 жил гаруй амьдарсан. Дараа нь Польшид 5 жил ажиллаж амьдралаа. Дараа нь Польшоос Америк улсад энэ хооронд Европын орнуудыг нэлээд үзэж харж явлаа. Тэгээ миний өөрийн үзэж харснаар бол Монгол улс социализмын үе байсан. Тэр үе социализмын тэр хүний боож хаах гэх мэтчлэн тийм юмнууд бол социализмын хор уршиг тийм байсан. Тэрийг бол би одоо капитализмаар хөгжиж байгаа орнуудтай яаж зөрөхтэй гэж би бодож байсан. Капитализм хүнээ эргчүүлээ. Хүн бол төрсний хувьд хүн ямар байх ёстой юм гэдгийг бол энэ Европын орнуудад бол аргагүй л одоо харагдаж байсан юм аа. Польшид бол Польшийн соёл, шашин, Польш хүмүүсийн ерөнхий төрөх байдал энэ тэрий бол ажиглаад байхэд бол Польш улсын социализм нь Монгол улсын социализмээс арай өөр юм. Польш улсын социализм арай жоон өргөжлөлтэй. Шашиндаа болж хүлээтэй. Хүн болгон шашиндаа яв мөрөгдөг, шашиндаа хүлээтэй. Тэгэхэд бол Монгол улсад бол бараг одоо 80-аад оны сүүлч хүртлээ шарын шашныг шүтгэхий бол хориотой байсан. Цагаан сар хийхий бол зөвхөн хөдөө хийдэг. Улаанбаатар цагаан сар хийхгүй.
шарын шашны бол бүрэн хатуус арьсан. Энүүгээрээ ялгаатай байсан. Хоёр социалист орно. Өшөө ялгаатай байсан болохоор социалист тэр Польш орн бол арай нөгөө гадагшаа гарах чөлөөтэй болохоор ер нь дэлхийд даяар тэр социализм үеэр оргод зугтаж явсан байна. Улс орноо орхиод одоо аль боломжийн орн руу одоо ер нь цагаачилж амьдрахаар явсан. Өнөөдрийн Монгол орны одоо байдал арчлал болсны дараа одоо олон чадaltaй сайхан залуучууд гадагшаа цагаачилж ингэж амьдралын төлөө зүтгэж авч байгаа. Энэ тэр бол арай жоон өөр юм. Польшин тэр үед бол социализм үед. Одоо болохоор арчлалын үед. Тэгэхээр эндээс би юу хэлэх гэсэн байвал арчлал бол сайхан. Арчлалын дараа засаг төр бол хүмүүсийн амьдралыг одоо сайжруулах, улс орноо тогтчлох одоо энэ талаар бол хангалт жоон муу болов. Тийм учраас хүмүүс гадагшаа гэд аль сайхан амьдралтай газрыг харж үзэх юмсан тэнд очиж ажил амьдралын үзэх юмсан гэтэн үүднээс бол цагаачлах явдал бол их байна гэж бодож байна. Америк орн би 20 жил амьдралаа. Тэгээд энэ хуучин тоолж өнгөрүүлсэн энэ амьдралтэйгээд харьцуулахад бол би номондоо энэ тухай тодорхой бичсэн. Америкийн үндсэн хууль бол хүн бол төрсний хувьд өөрийнхөө эрхийг бүрэн нийтлэнэ. Хүн гэдэг эрхчлээ ерөөсө ярьж лекс илтгэл тавих эрхчлээ жагсаал цуглаан хийх эрхчлээ шашин шүтлэг эрхчлээ энэ бүгд бол хүнд бол Тэнгэрээс ерөөсө төрөлхийн олгосон юм гэж ингэж үздэг. Тэгэхээр одоо бол ерэн эрхчлээ бол Монгол улсад бол бүрэн байна. Эрхчлээ бол бүрэн одоо хангалттай. Ганцхан бол амьдралын одоо тэр боломжийг хангах Монгол улсаа сайхан одоо бүтээн байгуулж босгох хөл дээр нь зогсоох асуудал жон хангалтгүй л болов гэж би бодож байна. Ялгаа бол амьдралын ялгаа бол Америк бол олон жилийн хөгжсөн орн болохоор амьдрал бол маш их ялгаатай. Тэгээд тэнд бол одоо тэгээд идэж уух юм амьдралын үртэг бол үнэтэй гэж хэлсэн мөртлөө бусад улсуудтай харьцуулахад бол хамаагүй хямд үртэг хямд. Хоёрдугаард хүмүүс хоорондоо ерөөсөө айгүй ийдэг. Бүгдээрээ л ерөөсөө мэдлээд л сайн байна уу гэдэг. Танихгүй хүн гэсэн гудамжинд тааралдаад л одоо гараад аллаад сайн уу л гэдэг одоо гэдэг. Энэ бол надад бас их таалагдчихсан. Тэр соёлын хувьсгал хятад улсад өрнөж 10 жилийн хүүхэд тэр Бээжингд суугаа гадаадын элчин сайдын яамнуудыг төвөөжсэн үе. Тэгээд 67 онд Улаанбаатарт Монгол улсаас Бээжинг суугаа бүрэн эрхт элчин сайд цэгмэдгүй байсан. Тэгээд тэр цэгмэдгүйг доромжилж машиныг шатаад энэ тухай үнэн санаанд гарсныг Алтанбаат бит хоёр уншиж мэдээд хоорондоо юугаа Монгол улсын одоо ингэж доромжилж одоо элчин сайдын одоо гадаад суугаа элчин сайдын ингэж доромжилж энэ чи яаж болно? Ерэн дипломатуудыг аль ч улс хамгаалах ёстой. Хятад улс ягаад одоо хамгаалахгүй нөө жижиг хүүхдүүд улаан хамгаалагч нар очиж доромжилж ингэж явдаг юм. Тэгвэл хоёулаа ерөөсөө өнөө орой очиж тэр хаттын элчин сайдын яамны үүдэн дээр байдаг Могийн хөрөг дээр чернэл засаж ингэж хариугаа авнаа. Ингэж шийдэж хоёулаа орой 10 цагийн алдад зонешн байсан. Гэгээтэй сайхан байсан. Тэгээд бид хоёр элчин сайдын яамны үүдэн байдаг самбар дээр доторх
Томоо тэр могийн өнгөтэй хүрэг дээр түүш сасаж хоёлаа тэгээд явж байлаа. Тэгэхэд элчин сайдын яамны үүдэн дээр жижүүр хийж ясан цагта бид хоёрыг дуудаж юу хийж яан та хоёр ингээд Сүхбаатар өрөөний цагтын сэргэлэг дээр бид хоёрыг аваачиж тэгэхэд бол жижүүрийн совилагч үгүй жижүүрийн офицер хошууч тэр хүн бол та хоёр бол жинхэнэ монголч их хооронд үзэлтэй хоёр байна. Та хоёроос асуух юм байхгүй. Та хоёр одоо харж амрагч. Ингээд бид хоёрын ерөөсөө өв дуугаа гаргаж явуулсан юм аа. Тэгэхээр Монгол улсад бид хоёрын сэтгэл юу төрсэн байвал Монгол улсад үнэхээр Монголоо гэж ботсон аавын хүүнүүд үнэхээр бас байдгийн байна гэж. Тэгж ойлгоод бид хоёр маш их баярлсан. Өдий хүртлээр амьдраад насалж ирээд миний өөрийн үзэж байгаагаар бол ямар ч үндэстэн голын наан цаана уулын наан цаана байгаа хүмүүс өөр өөрийн багчсан аялагтай. Одоо ар хангай Дорнод аймаг хоёр ялгаагүй хэд одоо цэвэр халах хэд хоорондоо бас нэг уан ямар нэгэн ялгаа бол байх жишээтэй. За үшээ цаашлал одоо тэгээд дөрвөд байна, тэр баяд байна, тэр одоо нөгөө урянхайгаа тэгээд одоо үзэмчин гээд бараг гээд эдгээр чинь бүгд өөр өөрийн аялагтай. Энд чинь нутаг ус идэж ууж байгаа хоолунд олон жилөдөө ерөөсөө үргэлжилж ирсэн өөрийн тэр нутаг шорооныхаа аясаар хэдгээр Монгол боловч аялаг нь ялгүй жоохон өөрчлөгдөн. Эний бол хэн ч гэсэн үгүйсгэж чадахгүй юм аа. Тийм учраас Монголын олон уншигч, үзэгч, олон түмэн нэг нэгийг аялаг хэл ярианы байдлаар царай зүсэнийхэн байдлаар одоо битгий нэг ялгаж аваач гэж би бодож байна. Ингэж ялгаж авах юм бол Монгол улс эв нэгдэл байхгүй. Монгол улс хизээчсэн хүчээ авч чадахгүй хүнээл хоол болно. Хатад улс миллиард 300 сая хүн амтай мөртлөө хэл аяlag байдгүй цус нь холилсон үчнээ төчнөө үний гадаадад амьдарч байгаа үе 5 дугаар үеийн хатад цустай ч 7 дугаар үеийн хатад цустай ч хатад үн энэ бол чиний их үндэс бол хатад чи хатад үндэснийхөө төлөөл зүтг явах хэрэгтэй гэсэн ийм ойлголтыг бүх хатад гаралтай байна хүн хэдэн үеийн хатад байна уу гадаад дотоодын хүмүүстэй ойлгуулсан байна. Тэгэхээр Монгол үндэст нь яагаад одоо тэгж болдгоо юм бэ гэдэг асуултыг би үргэлж боддог юм аа. Тэгэхээр өштэй хатад өштэй чи Америкт 4 дугаар үеийн одоо хатад цустай хүн нэрт гарвал доорно энэ чи хатад удамтай. Манай хатад гаралт. Ингээ шууд гэдэл булагаад л одоо хүмүүсээс бараг Америк хүн гэхэд энэ чи ерөөсөө хатад гаралтай Америк хүн шүү гэж ингэж одоо тод гэж одоо гаргаж шээтэй. Тэгэхээр энэ Монголын хүн ам цөөн энэ үйл явдлыг нөгөө 20 30 40 оны үед тэр Монгол үндэстнийг устгаж орлсон тэр комментэр нь тэр Оросын колончлогч явсан тэр хүмүүс энэ Монгол хүмүүсийг хооронд нь эм нэгдэлгүй байлгаж хоорондоо үргэлжил бие наан цаан болгож яадаг ийм үзэл бодлыг хүмүүсэд хэтэрхий шингэсэн байна. Одоо тарих толгойг угаасан байна. Тэгээ тэр бодлоос хүмүүс ангижирч чадахгүй байна. Одоо ингээд 20 30 жилийн дараа 40 50 жилийн дараа та нарын хүүхдүүд Монгол цустан өөрийнхөө нутгийн үнтэй сууж болно. Зүгээр нэг шивэт үнтэй сууж болно. Одоо тэр хүний чинь тэгээд одоо юу гэх юм? Шивэт хүн гэж явах юм уу? Монгол хүн гэж явах юм уу? Одоо тэгээд ингээд явуулах юм уу? Тэгэхээр бол энэ асуудлыг бол зайлшгүй Монгол улс бол цэгцэлж энэ бол манай цустай юм бол
манай юм тийм бол манай хүн Монгол хүн ингэж л хатуу зогсож хатуу өмөрч явбал одоо их сайхан байна. Энэ асуудал бол маш их эмзэг. Миний бодож байгаагаар бол Монгол улс Монгол үндэстнээ дэлхийд мандуулаад явж байгаа цагт өөр монголчуудад бол маш их найдварын бамбарын асааж байгаатай адилхан гэж би боддог. Энэ Монгол улс ингээд зогсоод тогтоод ингээд сайхан яваад байх юм бол өөр монголчууд хизээч гордлогоо тасрахгүй өөр монголчууд хизээч манай монголчууд байгаа юм байна гэхэд хэдийгээр хаттууд уусгах алга болох гэж оролцсон ч гэсэн тэр Монгол цустай өөр монголчууд хизээч дандаа Монгол чиг тэмүүлэл Монгол улсад очно. Тийм учраас Монгол улс хүчээ авч Монгол улс дэлхий дээр бий байна гэдгээ үргэлжил харуулж чадчих хэрэгтэй байна. Монгол гэдэг улсаа нэрээ энэ залуучууд боловсрол эзэмшсэн залуучууд та нар их хоронч хөдөлгөөнд гаргаж Монгол улсынхаа эдийн засаг Монгол улсынхаа хөгжүүлэх хөл дөрөн зогсоох ийм эрхэм үүргийг Монгол цустай Монгол гэсэн залуучууд бүгдээрээ сэтгэл нэгтэй нэг нэгээ ялахгүйгээр ар өөр Монгол байна уу? Тэр Бурят Урян хаан байна уу? Хамаагүй. Монгол улсаар босгоё гэсэн хүмүүстний Улаанбаатарт уриалан дуудаж барилгчин болог, малчин болог. Тэр хар бор ажлын хийлэг. Тэгж одоо улс орноо дээш нь босгох хэрэгтэй. Ан 93 онд Польш улсаас нэг айлын урлагаар Стокгольмд ирсэн юм аа. Стокгольмын байдал энэ тэрийг тэгээ би бас номондоо бичиж. Тэгтээ Стокгольмд хот бол гоё юм. Эртний хот, шинэ хот тэр хааны одоо тэр ордон энэ тэрийг сайхан одоо хадгалж үлдээсэн байна. Өв соёлоо сайхан хамгаалж үлдсэн байна гэж би одоо гайхаж одоо өчигдөр явж үзлээ. Энэ сонсоход нутаг нэгт Монголоос 6-7 мянган монголчууд бас аж амьдарч ингээд сууж байгаа гэж сонслоо. Тэгэхээр юу гэж бодсон байвал Монгол залуучуудын оюуны чадвар юм зохицод засах бие дайчлах аль талаасаа ямар ч үндэстнээс дутуугүй гэдгээ харуулж байгаа хэрэгэ гэж би бодож байна. Тийм учраас тэр Чикагод байгаа олон монголчууд Вашингтон DC, Калифорниад байгаа олон монголчууд бүгдээрээ их чадaltaй улсууд юм. Бүгдээрээ их авьяастай юм. Тэгээ эдгээр хүмүүс Монгол улстай хэрэг боцож очих юм бол Монгол улсын нэг ёстой доор нь босгож ирнэ гэж бодож байна. Тийм байна. Хүн бол төрсний хувьд хүн эрүүл сарвал урт утаар насалж явъяаг бол нэг нэгэндээ заавал тусалж яв. Би хүндийг туслах дуртай. Цагаан сэтгэлтэй. Ер нь олон тав юм хүү дотроо ер нь бодож энэ тэрэ гэхгүй. Тийм учраас залуучуудад би юу гэж хүсэж байна вэ? Урт удаа насалъя гэх юм бол бие биендээ тусалж, бие бие хайрлж яваарэ гэж би хэлмээр байна. Миний нутгийн эрхэм залуучууд, эрхэмүүд миний одоо энэ хийж байгаа энэ ярилцлагыг үзвэл би хүсэх юм бол хоорондоо эвнэгдэлтэй хоорондоо бие биендээ түшиг тулгуур болж ингэж яваарэ. Тэгээд өөр Монголд байгаа залуучуудад болохоор ерэн чадал тэнхээтэй бол Монгол гэдэг цустай гэдгээ бол хизээж бүү мартаа гэж хүсмээр байна. Хэрэв Монгол улсын залуучуудад бол гадаадд яваа залуучууд Эрдэнэ номыг өвөртлээд
нутагтаа очиж Монгол улсаа цэцгэлэн хөгжүүлээсэй гэж би тэгж хүсэж байна. Гадаадад амьдарч байгаа үедээ хоорондоо маш их өвдөлтэй, хоорондоо бие биендээ тусалж нэг нутгийн, нэг голын, нэг улсын хүн шиг л ингэж яваасай гэж би хүсдэг. Лада тэгээд эрхэмдүүд маш их баярлаа. Швед оронд улам их эрдэм сурж улам их чадалтан хэтэй болж Монгол улсдаа өөрийнхөө сурсан, чадсан бүх юм аваачиж хөгжүүлээрэй. За баярлалаа. За баярлалаа.